Баярлалаа. Ана хаана уу? Манай энэ ороод л тоо. Аа тийм. Би 20 онд нэр дэвсэн шүү дээ. Мэдээ энэ та харж байгаа бид олчихсон уу? Олчихсон тийм ээ. Аа. Фистиш одоо мэрэгжлийн хүмүүс шүлээд одоо ингээд Танад бол ер нь зүгээр энэ залуучуудын нэг 80-аад оны, 90-аад оны, 2000 оны залууч масаараа болж айгүй идэв шүү дээ. Аа бол. Энэ нам гэдэг. Баярлалаа. За, баярлалаа. одоо сайхан програм баярлалаа. Баярлалаа. Сайхан өрөөлсөн байна. Юу вэ? Хоёр дахь өдрөө эхэллээ. Өнөө өглөө бид нар хоёр гудамжаар 10 дугаар хорооллын уртлын гудамжаар энэ хорооллын гудамжаар бууд болгон дээр ингээд хоёр-хоёроо хараад материалаа тарааж байна. Энэ сонирн байгаа. Энийг өөр нь яриаг байгаа шүү дээ. Энийг барьж байгаа. За бид нар ийм сонио хөвдөөс хүн нам өөрчлөн цаг нь болсон гэд. Ингээд намын дараа улсын хурлын гишүүн Дор Чандын илгээлттэй Баянгол дүүрэх 9-р дорих мэрэгжлийн засгийн газар байгуулах баг ирлээ. Тэгээ хүн намын юм сонин. Жижиг бас нэмэлт боршуур би гаргасан байгаа. Инженер Зол Жаргалын 10 шийдэлгээд. Тэгээ тэрийг хүмүүст ингээд өгөөд явчихаа. Хүмүүсийн хандлага Гой байна. Гой байна. Яг би ч 2020 онд нэр дэвшижсэн тэр үеийг бодоход суур бол өөр болсон байна. Танигдл сайн байна. Хүн намайг бас их сайн дэмжиж байна. Тийм байна. Юуныхаа бидний хувьд бол ихэнх одоо нөгөө юм тараах хүмүүсээ ингээд айлуудаар тараах хүмүүсийг бол тусна нэг тэд нар маань ингээд хуулийн дагуу урамшуултай хүмүүс байгаа. Гадуур ингээд явж байгаа дандаа манай дүүнер залуучууд найз нар ах нар зарим нь амралтаа авцсан зарим нь ингээд өглөө орой боломжийнхаа цагаар өчтөр ихэд фэйсбુક дээр нэг залуу мессеж бичсэн байсан. Би 15 цагаас хойш чөлөөтөө өдөр болгоо очиод тусаж болно шүү гэд. Одоо ингээ хорооллын эц дээр, өргөө дээр, мянган нэр дээр, модны 2 дээр, 10 дугаар хорооллын буудлын дээр, шаштэны 3 дээр манай залуучууд зогсож байгаа. Бүгдээрээ дэмжигчд байгаа шүү. Тэгэхээр маргааш бас ингээд нүгэд энэ тэнд явах та бүхэн урам өгөөрөө том дүүрэгт ингээд цонхтой уулздаг ихэр маш их хүн үт сайтай байж тэр авийн хүмүүсийг зар түгээд цоглуулна. Тэгээ бид нар чинь ингээд олон зуун хүн байхгүй учраас энэ найдуудаар ингээл зар түгээгээл тэгэл за цуглараараа гээл тэгэл цуглараад яриад ингээл 2-3 цаг өдрийн 3-1 аваа явчихдаг. Тэгэхээр зэрэг 5 хүнтэй уулзах гэж 3 цагийн бэлтгэл ирээд ингээд үр ашиг муудад учраас бид нар бол ерөөсөө л ороод гар барайл орцоор нь ороод гадаа сууж байгаа хүмүүстэй 5 үг солиол тэгэл материалаа өгөөл өөрийгөө танилцуулаад ингээд яваад байгаа. Хурд хэрэгтэй. Монголчууд хэмжээнд биш хурдж шүтдэг ард түмэн. Монголчууд бол чоныг дээдэлдэг, шонхор шувууг шүтдэг. Энэ бол хурд. Энерги бол масс хурдны квадратын үржүүр гэдэг байхгүй юу? Хурдны массыг үржих нь хурдны квадрат. Квадрат зэрэг гэдэг бол хурд нь илүү чухлаа гэсэн үг. Их энергитэй байхын тулд жижиг масстай байж болно. Гэхдээ хэд дахин өндөр хурдтай байх юм бол бүр их импульстэй. Ингэт юм аа. Одоо ингээд жоохон спикертэй чангыгаар ярихаар байрны дунд ярихаар ингээд балкон дээр энэ төр хүмүүс сонсон зарим нь айгүй ядаг тагсан зарим нь дуугаа байгаа чи наад чи хүүхэд унтчихжээ штэ ингээд ойлтой. Тэгээ тэр бол ялцчгүй тэр хүний зовлон мөн л дээ. Сана хүүхэд унтчихад бид нар нэг сонгуулаараа зол жаргалыг сонгоороо гэдэг ядаргаатай. Гэхдээ одоо за уучлаарай. За одоо би ингээд 3 минут л зарцуулна. Тэгээ явлаа гэж байгаа л юм өргөжлүүлчээ тэгээд явдаг. Хуулиар олгогдсон хугацаанд ярьж таниулахаас өөр арга байхгүй. Тийм болохоор энийг үзэж байгаа хүмүүст бас уучлаарай гэж хэлье. Хаяа чангаар ярина шүү. Машины цонхоор өхөр бас зүгээр байдгийг. Одоо ингээд төгжрөл дээр зогсож байгаа машинуудын цонхоор ингээд юм тараагаад явдаг юм л да. Арай бас өвтэй хүмүүс нөгөө завтаа зууж идэг байхгүй юу? Завтаа чиглэлээ ер нь бол за тийм ээ төгжрөл дээр өөр юу гэхтэй. Энэ юуны самбар маань. Энэ бас их асуудал та. Энэ араа ингээд хуулдарж унаад өчтөө. Тэгээ шүн манайх яваад ингээд давхар скотчтай байсан. Яг энэ ингээд нөгөө Японд энэ төр хийдэг юунууд л да. Энэ гадаад олон улсууд юм самбарууд жижиг юм самбарууд ч тэр дээрээ байдаг. Зардал юмдаг. Нөгөө самбар гэдэг ингээд хаасайгуу тавьдаг шүү дээ. Тэр хүмүүсээс их жоохон дургу дүүртж яадаг. Тийм болохоор ийм их шийдэл тавьсан. Тэр нь бол дэвшил гэж бодож байна. Гэхдээ нэг юм байгаа. Нөгөө тэр бол ингээ харьцангуй жижиг тойргуудтай. Том тойргууд дээр ингээр чинь 50 60 хүн
зарим нь бүр их хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол хэтэрхий их тийм нөгөө танигдалт хийхэд төвхтөө ирээсэн юм болчтой. Тийм судалгааг байна. Сайн байна уу та? Би золж байгаа байна. Хүн намаас нэр дэвшиж байгаа. Баярлалаа. Гол зорилго нь дэвсэн тохиолдолд хамгийн түрүү юу болж яана гэдэг бол Хамгийн түрүүнд хүн ажил хийгээд гар дээрээ их мөнгө, татварт бага мөнгө төлдөг болмоор байна. баярлалаа. Тий. Баярлалаа. Нөөтийн буцаан төлөвтийг 5%, нөөт төлөлтийн босхийг 50 саяас 300 сая нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн гэрээн дээр тулгуурлаж өгье. Тэрнээс цагийн ажил хийж байгаа хүмүүсээс хөдөлмөрийн бүгдээрээс нийгмийн даатгал амааргүй байна. Ингээд ер нь төр төсөв жоохон зомхон, төр жоохон зомхон хүмүүс их мөнгөтэй байна. Сайн байна уу та? Баярлалаа. Гоё юм байна шүү. За, баярлалаа. Би их мөнгөтэй бол нэгдүгээр таалагдсан. Мөнгөний татвар авахтаа бага гэхээр Тийм шүү дээ. Хүн ажиллаж байгаа хүн өөртөө үлдэх хэрэгтэй. баярлалаа. Тэгэхгүй тэгэл нэг засаг тийжээгээл нөгөөдөл нь хулгай хийгээл нэг намцд баярлалаа гэмэргүй тий. Баярлалаа хаа. Баярлалаа. Одоо нэг хэдэн борсоор өгч. За захаар нэг жоох ороодох. Энэ манай энэ 3 4 дугаар ороодлынхны дийлийнх нь байн гордог. Үнсний зах. Тийш орд хүмүүстэй уулз. Самано. За ажлын сан өгч. Би нэг тарах материалууд үлдээчихв. Зол жаргал. Зол жаргал хүн намаас Баянгол дүүрхнэр дэвшигч. Байна. Самано. Хүн намаас нэр дэвшиж байгаа инженер зол жаргал байна. Энэ дээр үлдээч. Самано. Самано. Би зол жаргал байна. Хүн намаас Баянгол дүүрхнэр нэр дэвшиж байгаа инженер зол жаргал байна. Самано. Хүн намаас Баянгол дүүрхнэр дэвшиж байгаа инженер зол жаргал байна. Уншилтанд цараа. Нам бол ганцхан. Нэр дэвшигч бол хинээч болно. Тэгээ манайх 3 талбартаас 3 явна шээ. Ха? 3 удаа яшаа. Тэр энд 3 хүн байж чи тий. Тий. Одоо ардын намаас нэг, ардчин намаас нэг. Болно. Тэр тустай юм. Тэр болно. Гурван инж дугуйсан болно. 3 намч болно. Тэр нь хүний өөр. Намаас 3 хүн дугуйлсан. Болно. Ардчин нам, ардын нам хоёрыг дугуйлахгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь энэ чинь 3-удаа нэг нам байх юм уу? Хамаагүй. Тэр нь хамаагүй. Харин одоо энийг ойлгохгүй байгаа шүү дээ. Харин. За зориуд ойлгох. Намын нэрийг дугуйлсан. 21 нам. Жохон юу яамаар юм байна. Нэг нам Нөгөө сонгуулийн саналын хуудсыг яаж дугуйлах уу? Одоо намын яаж дугуйх, нэр дэвшин яах вэ гэдгийг тайлбарласан материал явуулахгүй хүмүүс ойлгохгүй байна. Хэнийг нь яаж дугуйлах юм? Тэнгүүд энэ том намынхан болохоор нэг намын 3-ыг л дугуйлах ёстой энэ гэж зааж өгвөл тэгж бодоод. Гурвангийн дугуйлбал сайн, дугуйлахгүй өөр намын хүн дугуйлж болно. Тий. Тийм байхгүй юу? За. Хүмүүс юм хийх юм уу? Хулгай хийхгүй байгаа үстэй л маш их хаширсан юм байна. Гэтэ хаширна гэдэг нь миний бодлоор сайн хэрэг. Худлаа ирсэн багийнууд итгэл нь багасна гэсэн үг шүү дээ. Би инженер. Химийн инженер. Химийн Тий. инженер. Үйлдвэрийн технологи. Химийн хаан төгсөн химийн инженер. Оросд, Японд төгссөн. За. Оросд уул уурхайн сургууль төгссөн. За. Петербургийн Горны. Зөв. Японд химийн инженер. Тэгвэл чамаас одоо дараа одоо нэг юм асуучих хэрэгтэй. За. Энэ одоо хямдхан юм. Энэ хогон нүүрсийг хортой байцаар шатаад төлсөн дээр юм уу? Баяжуулсан үнслэг байхдаа гой нүүрсийг шахаж төлөх. Тий. Тэгвэл дээр. Юу ихний хийж юм. Яа чи шаттай штэ. Тий. Монгол ядуул гэдэг. Ядуу тэрийг дараа нь Таах миний юугаар ороор би яг энэ төвшний мэрэгчтэн багхгүй юу? За. Миний энэ фэйсбүүкээр энэ QR-аар та ороод төвшний чиглэлээр би бүх хариултуудыг өгсөн байгаа. Тэгээ одоо чи вэ штэ. Чи вэ штэ. Энэ баахан угаар зүхэд одоо тэгээд юу хийгээд одоо зүгээр байгаа юм бэ? Би юу? Би орлоод байгаа чи гарч Би чарлж байгаа шүү дээ. Наад фэйсбүүкээр чинь дүүрэн чарлцсан байгаа. Твиттерээр дүүрэн байгаа. Сонгон хайхан нэг эмчийг яриад байгаа чи чагнаж байна уу? Чагнадгүй яг би өөрөө чагнаад чарлаад байна. Охин байгаа шүү дээ. Би одоо тэгээд аймаар чарлж яах гэж тоо хэдэн зуун мянган үзэл фэйсбүүкээр баярлал гэдэг чинь. Тэгээд та бол чинь мэдээгүй л явчих. Манан сарж нарангисэн өдөр байна. Мөнгөн шүдэртэн би орон үлдээдэггүй. Насан багийн гэрэл мөрөдлийн дууме. Намайг дуудсан алсын чимээ юу. Зөрх алсын оргол мэн.
зогсох ёсгүй итгэл мэн За өнөөдөр ингээд маш олон сонирхолтой зүйл болж өнгөрлөө. Одоо хамгийн сүүлд нь нэрэгдтэй хийж байгаа уулзалтаар өндөрлж байгаа. Залуучуудаас маш их урмын өгнүүд авлаа. Онцлогон төр байлаа. Дээрээс нь сурталчилгааны хажуугаар яамруу дуудагдав. Нэг очиж ирлээ. Намдээгүүр очиод дор чанд гишүүн үг хэлснээр дараа телевиз дээр бас инженерийн шийдлүүдийн талаар яриа хийлээ. Буцаж ирээд талбай дээр ажиллаа. Ер нь ингээд өглөөнөөс орой гудамжаар л явлаа. Гой өдөр байна. Орой их сайхан байна. Яг энэ хүүхэд насаа өнгөрөөж худалдааны гудамжаар хүмүүстэй уулзаа сууж байна.